бид хоёр Америкийн Нью-Йорк хотын Колумбиа их сургуулийн хүрээнд нарлаад сууж байна. Тэгээд мэдэргэд аавал манай Шилийн танаа бид хоёр нэг нутгийн Шилийн гол аймгийн Чамаа Шилийн танаа зөө үзэмшин хошоо нутгтай. Тэгээд өнөөдөр бид хоёронд сургуулийн өрөөнд уулзаад амар гоё өдөр амар гоё байна. Хоёул хуучлаад нутгийн зоог дэлгээд тэгээд манай Шилийн наа болохоор Америкт ирээд энэхүү хүүхдүүдэд англи хэл зааж байна. Тэгээд энэ талын бас сонирхож асууя. Бас хүнээ уулзад ирээд хүнээ хэлийн ингээ заана гэдэг чинь үнэн гоё бахархмаар бичвэр байна. Тэгээд энэ бас нэг яаж ирсэн тэгээд одоо яаж ордог гэн талаар асууя. За сайн байна уу? Миний нэр Шилийн танаа гэдэг байна. Тэгээд би одоо улсаар бага сургуулийн чичлэгээс 5 дугаар оны англи хэл зааж байна. За миний сурагч бас одонгийн басаар сая Америкт ирсэн хүүхдүүд одоо жишээлбэл одоо араб хэл ярьдаг юм уу, орос хэл ярьдаг юм уу, гитар хэл ярьдаг юм уу, одоо испани хэл ярьдаг юм сурагчид арам байна. Сая ирээд бараг нэг сараас нэг 2 жил болсон хүүхдүүд аваа. Тэгээд Шилийн танаа уул нь манай Хараат өвөр Монголын багш их сургууль Хараат нон сургууль багшилж байсан. Тийм ээ. Тэгээд Америкт ирээд Нью-Йорк их сургууль магистр үзсэн. Тийм. Магистр үзээд тэгээд төгсөөд одоо энд ажиллаад гэр бүлөөрөө амьдарч байна. Тэгээд Нью-Йорк дэх амьдрал нь ямар хөө байна? Хүмүүстэй одоо ямар хөө талаас нь тэндээ нутагтаа байгаа хүмүүс ингээд хуваалцъя гэж боддог. Ер нь би одоо 10 жилийн өмнө хоёроор ирсэн шүү дээ. Тэгчгээд яг цантай ингээд тойроо даахаа хийгээд. Их сургууль явахтаа тийм үү? Тийм. 10 жилийн өмнө ингээд яг нээжаа өөрөө тэгээд тойрохоор ирсэн байна. Тэгэхээр би яг тэр үед ингээд Times Square дээр зогсчихсан ингээ бодсон. Нот ямар сайхан юм бэ? Би нэг хөжөөний ирээд нэг хэсэг хугацаа амьдруулаад байгаа бодсон шээ. Тэгчээд хаад тэр чи одоо их сургуулийн 3 дугаар он байсан маа. Тэгчээ хараад би ингээ төгсчхөөд хараатамд очиод англи хэл заагаад тэгэхээр тэр үед яг ингээд 8 жил 7 жил заацсан байсан. Тэгэхээр би чи одоо би нэг аспирант шалгаад наас ирж өчгөөгээд тэгээд ирээ шалгаад яг наасаа ирсэн чинь одоо би яг ингээд Нью-Йорк их сургуульд орсон шүү дээ. Миний өвгөн бассаар яг Колумбиа их сургуулийн сурвалжлагчаар ингээд ороод ирсэн байна. Тэгэхээр дэрс амар ингээд хүүхдүүд их юу гэх юм байна. Их таатай тийм нэг газар шүү дээ. Ер нь чамаа юм нэг арснаар тийм амар хөдийгөр одоо манайс бол юм нэг Азия ТV арст нь бол хүмүүс бассаар бол танаас чинь хол газраас ирсэн байна гэдэг их сайхан манайс ингээд жоогдсон шүү дээ. Арим асууна. Монгол хүн ямар байдаг танаас мэддэг гэдэг. Эмээр өвөр Монголын тухай ингээд ярих дуртай юм байна. Имас би ясна одоо өөрийнхөө ингээд үндэстэн юм уу өөрийнхөө тийм нэг зан татгалан хүнд бас ямар жоогдох дуртай. Манайс Монгол хэд бол юм нэг босоогоор бит юм байна гэсэн нама гайхах шүү дээ. Ингээд битдэг хэл байд юм уу гэдэг их сайхан. Тэр амар сайн хүлээж авна ш тийм үү? Тийм. Бас асууна одоо өр Монгол басаа танаас зөвхөн ямар шиг амьдрал хийдэг юм байна гэдэг асуудал юм байна. Тийм тэгээд нөгөө бас тэндэн байгаа хүмүүст ингээд одоо Америкт хэрвээ суралцахаар ирэх гэвэл одоо ямар хуу шатыг дамждаг вэ гэдэг талаар бас хэдэн дүгнхэн хэлж өгсөн. Ер нь бас би англи хэл заадаг юм уу да. Одоо бүх хотод байхад англи хэл заадаг гэсэн. Тэгэхээр би одоо ботход англи хэлэн хамаг урдаар яваач нэг ямар хэр хэмжээ хөргөх хэрэгтэй шүү дээ. Атхтаа нь басаар өднөө шалгалт нь бас TOEFL гэсэн шалгалт байдаг байна. Өнийг нь бас сургууль адилгүй юм байна. Жишээлбэл бас өндөө Нью-Йоркт бол тийм өндөр хэв авахгүй шүү дээ. Зарим сургууль нь 90% бол болчихно. Гэвч энэ 90%-ийн тэр одоо би ямар талаар хөдий хэв авнаа 90%-ийн тэр тийш ингээд чармайвал би үжээд хахад хамаг чухал байж байна. За одоо нэгдүгээр шүү дээ. Хөл шүү дээ. Одоо хамаг наачтай амьдрах хөл юм уу? Дахиад өдөр тутам мөн тийм нэг хөлөө сайхан цанхаагаад шалгалтын хувь нь басаар эндээ шалгалт басаар тийм нэг сэдв арим байгаа юм уу? Хийгээд бас мөчгийж даа надаа яаж шалгах гаа. Тэгэхээр 90% нь авахд бас над би үчихэд тийм хүчээр биш гэсэн үг. Голдуу басаа тэр өдөр тутмын амьдрал дунд хүнтэй яаж жоогдно гэсэн мэт. Энэ бас их чухал шүү. Дахиад нөгөө бас мөрөгжлөн сонгох байна. Тэгээд жоохон наасаа ирчихээд ямар нэг харалтаар ирсэн юм байна шүү дээ. За одоо өндө суух юм уу? Дахиад буцаа харьцаад өндөр сургууль одоо ондоо ажил өөрд юм уу? Жоохон юугээд ирчих нь өөрөө мэдэх хэрэгтэй. Эсвэл хамөрөгжил. Дахиад чи одоо ганцаараа ирд юм уу? Хагрын үнэхээр ирд юм уу? Чи бас нэг их асуудал шүү. Очин чи ганцаараа ирсээр тийм арвн одоо жоосны дараах
дараас хэмэх биш. Гүчи гөрөөрөө жишээ манай 3 өсөр Жосны дараас бол их. Яхад бас хүүхдэн сургууль очих байна уу? Тэсээ хүүхд чинь ямар шиг сургууль очих бас өөрөө бас нэг сунгаж өгөх юм байна. Тэгээ манай шилэн танаа бас одоо энд ирээд ажлын дагуу бас одоо нотлон байгаа хүүхдүүнүүд бас энэхийн сургууль модлийн нэг арга маягийг хэлж өгөх юм уу? Бас хөл соёлын талаар танилцуулж өгье гэдээ бас өөрөө анги эрхэлж байна. Сүлжээнэ анги байна. Тийм нэг бас нэг хүмүүс төлсөөр. Би ер нь хамаг урдаар басаа юу яасан ш та одоо их өндөр думдын сургалтад хандуулаад гिचэл орд юм байна. Учир нь басаар хараат думдад басаар 7 жил ажилласан чинь одоо олонхийдөө бүр тэр хүмүүсд яаж сэдв хийгээд яаж англи хэлбэн өндөр хувь авах гэж заад юм байсан. Тэгээ орчин басаа би одоо Нью-Йоркод басаар бага хүүхдийг зааж их юм байна. Чичирлэгээс 5 дугаар нөхдөж зааж их юм. Тэгэхээр одоо энэ гэж сурсан юм нь басаар энд бас амар ном байна шүү дээ. Сайхан үлгэр байна, ном байна, арга ярган амар ярган байна шүү. Заах арга нь бас амар ондоо. Тэгчээ би бодсон. Манай тэнд хүүхдүүд бас ингээд бидний ийм сайхан номын амар онцгой гоё номууд яаж буян танаад, яаж буян бахархаад, яаж буян жиргжуулдаг юм ном амар байна. Манай тэнд бас би үзээд байхад ийм нэг буян урамшуул юм, буян жиргжуулдаг юм ном амар чөөхөн шүү. Тэгэхээр би одоо манай тэнд хүүхдэн бас ийм сайхан номын танилцуулаад, хөлийн сураад, соёлын сураад ийм ном олж уншсаар сайхан юм аа гэдэг. Тэгээд гоё байлаа. Сайхан жавтлаа. Нью-Йоркод ирээд бас ингээд эцтэйгээ уулзаад зоогдоод тэгээ бас Колумбиа их сургуулийн хүрээнд ингээд нарлаад суугаад өстэй гоё байлаа. Сайхан дурсамж болж үлдлээ. Эндэн зөвлөгөөгийн сонслоо. Тэгээс та нар сонирхож явал манай шилэн танагийн Shopping Hall тийм үү? Тийм. Дагж болно. За, баяртай. Баяртай.